За сайн байцгаана уу? Agli Hot podcast-ийн шинэ дугаарт тавтай морил. Өнөөдрийн дугаарыг шүрээ ганцаараа хийх гэж байна. Дөнгөж сая career coach болон 9 хүсэл хамтарсан 3 сарын хөтөлбөрийн ангийнхантайгаа уулзаж дуусчаад тэгээ наагийн хүүхдээ аваад гарсан учраас надтай хамт ярилцах боломжгүй байна. Тэгэд би хамгийн анх удаа юм байна. Ганцаараа дугаар хийж үзэх гэж юм. Тэгээд мэдрэмжүүдийн талаар өнөөдөр ярмаар санагдаад яагаад гэвэл аюу олон давхцал болоод байгаа. Тэгэхээр миний хувьд яг бүх юмны ингээд голд баланслагдаж амьдрах хэвээр хүн юм шиг санагдаад идэг. Жохон байхад л ингээ хоёрыг ч хоорондоо муудалцсан гут нэг голд нь би гэхдээ бас муудалцсан шалтгаан нь би өөрөө байдаг тий. Тэгэл найзлахаараа ч юм ингээл ийм 3 хамгийн сайн найз байгаад идэг. Тэгэл сургуульд орохоор бас 3 хамгийн сайн найзтай нөгөө өөрийнхөө голд нь бий гээл. Яагаад ч юм нэг юм гүүр юм шиг мэдрэмж төрөөд идэв. Тэгээд яг одоо би ингээд Сидней Олимпик парк сууж надад Harbor Bridge харагдаж ийн гэж боддоо манай цонхоор гүүр ирсэн чинь. За тэгээд яагаад би энэ талаар ярьж ийнэ гэвэл дараа нь жоохон том болоод ирсэн чинь англи хэл сураад тэгээ англи монгол ингээд хоёр хэлний юм ялгаа харагдаад би яг голдноос ингээд гүүр юм шиг санагдаад ажилд ороод career coaching эхлүүлсэн. Тэгэхээр миний нэг талд бол яг ажилд ормоор байгаа. Үнэхээр ажлаа сайн хийж чадах ингээд монгол хүмүүс байгаа. Нөгөө талд нь яг Австрал соёлын юм Австрал байгууллагууд байгаа. Тэгээ голд нь яг ингээд хоёр хэлээр нь хойлонгоор нь би ярьдаг юм мэдрэмжүүд ярьдаг одоо хүн байгаад байгаа учраас ингээд голд нь би тийм гүүр болоод идэг. За тэгээд байжгаад Монголын эртний ингээд судрууд жоохон эртний зүйлүүдээ илүү ухаж ойлгох гээд үзээд яваад байгаа. Тэгэнгუთ ингээд эртний хэллэгтэй ингээд эрт үед манай Монгол өвгдөөдс ямар байсан гэдгийг судлангууд бас яг тэр чигээрээ ингээд одоо цагт суух боломжгүй байгаа. Одоо цагтаа бол би ингээд амьдарч байгаа тийм орчин үеийг байхыг хүсдэг. Яг л нөгөө scientific evidence нь хаана вэ гэл хайж явдаг тийм хүн. Тэгээ одоо хэрнээ би ингээд Чингис хааны quote-ийг жишээ нь career coach-ийнхондоо ингээд хилэнгүүтээ араас нь ингээд дараагийн мэдээллүүдээ өгөөд за яг ингээд шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн source нь энэ байна. Одоо их сурвалжууд нь энэ байна гэх ингээд давхар өгдөг. Ер нь ингээд яг юм хоёр талыг юм сонин хоёр нийцэхгүй байгаа юмыг нийцүүлэх ёстой хүн юм шиг надад өөрт санагддаг. Би тэрийгээ яг ингээд миний бас нэг хийх юм байна да. Agli hot гэдэг ингээд agli мэдрэмж байгаад байгаа. Гэхдээ hot result-тай холбож байгаа. Тэг холбох голынх нь гүүр нь бас ингээд бид нэр өөрсдөө байгаад байгаа байхгүй. Тэгээд одоо энэ мэдрэмжүүд дээр миний саяны ярьсан энэ гүүр яаж холбогдож байна гэхээр яг миний нэг талд одоо манай энэ career coaching орж байгаа 9 хүсэл дээр орж ирж байгаа энэ хүмүүс маань байгаа. Ингээд тодорхой хэмжээний мэдрэмжтэй нөгөө талд миний ингээд энд төрж өссөн Австрал найзууд байдаг. Тэгээд тэр найзуудад төрж байгаа мэдрэмж гэдэг энэ хоёрыг ингээд голд нь яг би хоёр талын хоёулын энэ ажиглаа сууж идэг. Тэг айгүйх бодол өгдөг. Тэгээ ганцаар ярих чинь тийм айгүй эмо төвшөнд ярдсан байх шүү. Гэхдээ та нарт хэрэгтэй байж магадгүй би энэ яриагаа айгүй богинохон ярина. Гэхдээ мэдрэмжүүдээ жоохон барьж авъя гэж бодож байгаа хүн байвал үргэлжлүүлээд сонсоорой. За өнөөдөр би яг энэ ангийнхандаа юу орсон гэхээр за ингээд хэдүүлээ 9 хүслээ цэгцлэн тэгээ үүний дараа ингээ карьераа зорилго тавиад тэр карьертаа хүрнэ. Карьер угаасаа бол хүрдгээ. Тэгээ ингээд миний өмнөх 300 400 хүний ингээ туршлага байна. Энэ болгон дээр би яг ингээд өөрөө зүгээр бодож бясалгаж сууж агаад ийм дараалалаар ер нь хүмүүст мэдрэмж төрөөд байд юм байна да. Тэгээд энэ мэдрэмж болгоно нь бидраас ингээд өөр одоо vibe буюу өөр хим өөр аура ялгаруулдаг. Тэгээд тэр нь бидрийг ингээ үйлдэл цааш нь хийлэхгүй юу гацх уу гэдгийг ингээ шийдвэрлэдэг юм байлээ. Хамгийн ихний мэдрэмж болвол shame буюу ичих, өөрөөсөө ичих. Яг ажил хайж эхлэгч тэр 9 хүсэлч тэр одоо манай хөтөлбөрт орж иж байгаа ч хүмүүс ч тэр би ингээд одоо шүрийгээс зөвлөгөө аваад байж ах гэж дээ.
ингээд түч гарсан хүн байж гэдэг ч юм уу те. Би одоо ийм их ч хүн байж ич ингээд энэ хүүхдүү хүнээс яриа сонсох гэж гэдэг шэм хүнд төрдөг. Угаасаа л энэ цаанаасаа төрж байгаа учраас энэ дээр бид нар ямар ч ямар зөв буруу ястай ингэж бодлоо тэгж бодлоо гэдэг шүүмж юусоо тэгж үнэлэлт дүгнэлт ямар ч байх хэрэг байхгүй. Мэдрэмж бол үнэхээр эн чинь үнэн байдаг. Тэгэхээр энэ үнэн нь одоо ийм шэм байгаа бол зүгээр тэрийгэ барьж аваад би одоо яг энэ ичгүртэй байдлаас яаж гарах вэ? Одоо юу гэж бодох үед энэ чинь дандаа бодлын түвшинд байгаа шүү дээ. Бодол мэдрэмж гэдэг зүрх тарих хоёрын хооронд ингээ байнга яваад байгаа юм дохой байгаа байхгүй. Тэгэхээр ингээ хин нэгнээс асуулт асуух, хин нэгнээс тусламж гуйх үедээ хүнд ингээ шэм мэдрэмж төрдөг. Гэтэл энэ ажил хайх гэдэг чи яалч хин нэгнээс ажил байна уу хөө гэж асууж эхэлдэг тийм. Миний CV болж гин үү гэд ингэдэг учраас ингээ шэм эхэлдэг. Тэгээд энэ дээр бол яг би өөрийнхөө аргыг хуваалцъя. Би ангийнхандаа сая бас ярьсан. Миний хувьд бол it's not about you гэж өөртөө хэлдэг. Йогийнхоо одоо би ингээд зараа тавих юм уу те коучинг зар тавих гэл иймэрхүү болгон дээр ер нь бол яг ичдэг байхгүй. Хүүшээ би ч одоо хэн блэ те who are you те яа чи ингээд чамаас хэн сурах юм бэ гэдэг ч юм уу те хүмүүс юу гэж бодох юм бэ гэдэг яг ийм мэдрэмжүүд төрдгөө подкаста хийх болгондоо ч гэсэндээ те би нэг хин сэдвээр яриад л одоо би ингээд дэлхийн хамгийн мундаг хүн биш штэ гэдэг ичвэртэй байдал төрдөг. Тэгвэл энэ ичих гэдэг бол хэдүүлэнгийн өмнөх подкастуудыг хэрэг та сонссон бол Дэвид Хокинсийн гаргасан quantum physics хүн байгаа. Бас spiritual багш. Тэр хүний гаргасан юм хүнээс мэдрэмжүүд нь ингээд бидний юм тодорхой гэрцээр юм бидраас долгион ялгаруулдаг. Тэр долгион нь яг адилхан долгионоо дууддаг. Тэр долгионы бүр хамгийн доор байж бол хамгийн гүн ёроол нь shame байдаг байхгүй юу? Хүнээр үйлдэл хийлэгдэг. Ичж байгаа хүн яадаг вэ? Бүх юмаа хумаад тэгээд үйлдэл хийдэггүй. Яг энэ дээр бүр зөвхөн shame дээр зориулсан Арли хотын дугаар байгаа. Хин нэг мохохын тулд ямар арга хэрэглэх вэ гэдэг нэртэй тэр дугаарыг бас сонсох юм бол айгүй гой сонирхолтой зүйлүүд ярьсан байгаа. Тэгэхээр shame-ээр эхэлдэг. Хэрвээ тань яг энэ мэдрэмж төрж байгаа бол it's not about you. It's about them. Буюу одоо би ингээл сар болгон йогийнхаа зарыг тавиал иччихэж штэ бас өөрөөсөө. Ягаад ч юм бэ би уусаа йогоор ингээл хамгийн шилдэг нь биш. Өдрийн 1 цаг би бясалгал хийдэг хүн биш. За йогийн тэр бүх позуудыг төгс хийгээд байгаа юм байхгүй. Тэгэл ингээд зар тавихаар угаасаа энэ бол ингээд та нарт хүүшээ ямар сони ингэж бодогдож магадгүй. Гэтэл ингээд үнэн байдал дээр ийм л мэдрэмж төрчихөж байгаа байхгүй юу. Тэгээ эний чинь бид ингээд худлаа гэд буцааж чадахгүй. Тэр үед яадаг вэ гэвэлгүй шүрээ минь. Чи ингээл йогийн багш ямар ч дэлхийн ингээд йогийн багш тэмцээнд орох гэж байгаа юм шүү дээ. Ерөөсөө энд ямар ч дээр доор гэсэн ийм эрэмт дараалал байхгүй. Харин яг чиний энэ зааж байгаа цаг хугацаанд зааж байгаа орон зайд хин нэгэн хүний нуруу өвдөж байгаа, хин нэгэн хүн шүн арай сайн унтахгүй байгаа, хин нэгэн хүний биеийг хөшөөд байгаа, үйлдэл хийхгүй, хөдөлгөөн хийхгүй, амьсгалтаа анхаарахгүй бол наа хүн чинь явандаа ингээ өвдөх юм байна штэ. Тэр хүнд зүгээр ингээ чиний йог гарч ирж таарж байгаа. Тэр хүн тэрийг мэдхийн тулд чи наа зарыг тавих ёстой ш гэж бодохоор ямар ч хичих юм байхгүй болчихдог. Тийш штэ. Одоо shame бол бас тодорхой хэмжээний би өөрсөө чинь тэнд эго явагдаад байгаа байхгүй. Эннээс илүү байх хэрэгтэй, эннээс төгс авах хэрэгтэй, тэгжиж би ингэж зарландаа ч юм уу те. Энэ бол зүгээр л йог гэдэг маань миний жишээ шүү. Коучинг дээр ч гэсэн ялгаагүй би ингээл хамгийн Сиднейд одоо бүр хамгийн оройн дээдэд нь хүрсэн мундаг карьер хийгээд яваад байгаа хүн биш байгаа байхгүй. 9 хүслээр ч гэсэндээ би ингээд төгсөрсөн биш. Гэхдээ яг тэрийг энүүгээр дамжуулаад би ингээд бүрэн амар амгалан өөртөө олцсон. Ерөөс ингээд дутуу мэдрэмж төрөхгүй, фоморхгүй. Гэхдээ үргэлжлэх ёстой, өсөх ёстой гэдгийг ингээд 9 хүслийнхаа тэр нөгөө зэгцэлгийгээр ингээд дэше аваа авчдаг. Тийм байхад энэ яг мэдрэмжийг авмаар байгаа хүн байгаа штэ гэж бодох үед би нөгөө би хамгийн мундаг нь биш юм чинь би энэ коучинг курсээ эхлүүлэхгүй ч юм уу те өөртөө ингээд тавиад өөрөөсөө хичээл цаашгаа гэл ингээл угаасаа нүүр ингээл гинт улаагаал эхэлдэг. Тиймэрхүү юмнууд байхгүй болчдөг. Тэгэхээр хэрвээ танд яг одоо shame мэдрэгдэж байгаа бол энэ таныг гацаах, мохоох маш том зэвсэг байдаг. Тэг хүмүүс хин нэг бас ингээд shame руу оруулах юм жоохон дайснуудыг ингээд ичээх гээд инээж минийгээ шоолж молд нь шүү дээ. Тэр чинь бол юм амар муухай зүйл. Тэгэхээр it's not about you. Таны эго ажиллаад байна. Би яаж харагдах бол би намайг хүмүүс юугаа болчих бол яг үнэндээ та энэ үйлдэлийг хийснээрээ хэрвээ хин нэгний амьдрал илүү гоё газар болох гэж ивэл хэрвээ дэлхий арай эерэг энергитэй газар болох гэж ивэл энэ амар жижиг юмас эхэлнэ.
Just do it. It's not about you. За тэгэнгუутаа дараа нь шэм төрстэй дараа энэ гэхдээ ерөнхийдөө би нөгөө нэг багцаан ажилд орох гэж байгаа хүмүүсийн хувьд шүү. За гэхдээ яг ажил гэдэг чинь бидний хүслээрээ хийж байгаа content creation ч бай, business ч бай, мэрэгжлийн ажилч бай, ээжийн ажилч бай адилхан шүү дээ. За тэгээд дараа нь excitement эхэлдэг. Иччихсэн за хийчихье гэл ингээл давчаал байжснаа. Тэстэ гой боломжууд надад ирэх юм байна. Миний амьдрал улам гоё болох юм байна. Одоо чи ингэж болох юм байна шүү дээ ингээд ийм амар гоё сэтгэл хөдлөлтэй баяр хөөр төрж эхэлдэг. Яг манай коучинд хамрагч байгаа хүмүүс бараг бүгд л яг энэ дараалал явдаг. Тэгээд байжснаа за ингээ үйлдэлээ хийж эхэллээ. Тэг аягүй гоё хөөрцөн. За одоо ингээ CV-гээ бариад одоо би ингээ ажилдаа орно гэж боддог. Тэгэнгუут дараа нь insecurity буюу өөртөө итгэлгүй байдал эхэлдэг. Надад туршлага байхгүй юм шүү дээ. Миний виз болохгүй юм шүү дээ. Би чинь Австралид төрөөгүй юм биш дээ. Миний англи хэл амар муу юм байна. Би ингээ хүмүүстэй амар гадагшаа сайн илэрхийлж ярьдгүй штэ гэдэг ч юм уу. Ингээд энэ бүх нөгөө ингээд зөвхөн өөрөө л дотроо мэддэг энэ бүх юмнууд ингээд ухагдаж, сэндээчигдэж гарч ирдэг. Гэтэ юу гэж you're on the right track. Ямар ч insecurity байхгүйгээр те шууд ингээд excitement байснаа шууд эцсийн дүндээ хүрж байгаа хүмүүс гэж ер нь ховор байлаа гэхэд бол айгу амтгүй байдлаар ирж байгаа. За энэ яагаад амтгүй вэ гэдгийг би мэдрэмжүүд ярьж дуусныхаа дараа хэлье заяа. За тэгээд insecurity-гээ хүн дараа давнаа, давхтаа hope. Тэгээ өөрөө энэ болгоныг даваад яваад иж болно. Хажууд нь таны араас чинь түлхэх коучийг бол би дандаа араас түлхэх хүн л гэж боддог. Хизээч урд чинь байгаад яг миний гიშгсэн газар гიშгээд яв гэхгүй. Коуч хүний эхэлсэн газар өөр байхад манай клиентуудын эхэлж байгаа газар өөр учраас дандаа араас нь түлхдэг. Тэгэхээр ингээд таныг араас нь ингээд хэнийг нь түлхэхгүй юм ингээд болно шүү дээ. За наатагаа л хийчих гэдэг ч юм уу. Ингээд ирэхээр hope буюу итгэл найдвар орж ирдэг. Үгүй нэрээ энийг хийгээд ирэхээр болох ч юм уу? Үгүй нэрээ би болох ч юм уу? Нэрээ чадчих ч юм уу гэдэг ийм бодлууд орж ирдэг. Ийм тодорхой хэмжээний итгэл найдвар үүсч эхэлдэг. Ингээд үйлдэл хийгээд ирэхээр. За тэгээ итгэл найдварыгээ за одоо яг болох юм байна гоё байгаад apply-дад эхлэхээр яадаг гэж дараагийн мэдрэмж overwhelming буюу бүр ингээд яг нэг юм хоолой дээр дүүрсэн. Эний ч одоо монголоор overwhelming чи юу юм бэ? Ингээд хоолой дээр дүүрсэн ингээд хит их юм байгаа юм шиг ингээд бүр нэг давчтаад дүүрээд нэг тийм мэдрэмж төрдөг. Тэр нь яг ингээ ажилдаа аплайдад зөндөө ямар олон юм газар байхад чинь би бүгдээр нь л аплайдад байхад яагаад намайг авахгүй байна? Яагаад тавхан газар руу би ярилцлаганд орвоо ч юм уу те. Ингээд айгаа ярилцлагандаа бэлтгэхтэй ч гэсэн ямар их асуулт биний ч одоо алийг яаж хариулах юм бэ гэдэг ингээд хитрхийн нэг overwhelming мэдрэмж маань эхэлдэг. За тэгэл шахагдсны үндсэн дээр эхнийхээ ярилцлаганд очино те унан амжилт олно. Утасныхаа ярилцлаганд орно гэх мэтчлэн ингээд үйлдэл ард нь явагдаж байгаа үед дараагийн мэдрэмж орж ирдэг. Энэ нь determination буюу за угаасаа би одоо хий гэдэг бүр сэтгэл шулуудад ирдэг. За тэгээ сэтгэл шулуудалд орж ирэн тэр нь зорилгодоо дахин фокуслаад төвлөрч эхэлнэ. За би үнэхээр энэ ажилд ормоор байна. Юу давж ирлээ гээ те. Тэгтээ таны гартаа л хизээний бэлэн одоо CV чинь байгаа. Бэлэн аплайдах арга барил чинь байгаа. За бэлэн яг ярилцлаганд орох юм бол би ийм талаар өөрийгөө ярина гэдэг тодорхой хэмжээний тэр яриа байгаа. Ингээд ирэхээр хүнд яг determination буюу сэтгэл шулуудаа зориг шулуудаж эхэлдэг. За энэ үед бас ингээд тодорхой хэмжээний зүйлийг та гараасаа гаргацсан хугацаа өнгөрөөцсөн учраас энэ л үеэс гэр бүлээс юм уу найзуудаас дэмжлэг ирдэг. Тэрнээс өмнө ингээд эргэн тойрныхан чи ер нь бол ойлгохгүй шүү. Тэрнээс өмнөх мэдрэмжүүд дээр та яг ер нь бол ганцаараа юм уу эсвэл ингээд коучтэйгээ хамт явдаг. Хэрвээ ойлгоод эргэн тойронд чиг хажууд чинь нэг найз чинь ч юм уу ээж аав их жах дүү үр хүүхэд чинь дэмжиж байгаа бол та бүр үнэхээр азтай хүмүүс цөөхөн хүмүүсийн нэг шүү. Ихэнх хүмүүс ганцаараа туулдаг. За тэгээд зориг шулуудаад одоо өстө жинхэнэ гал гаргандаа гэд явж байтал guess what? Anxiety орж ирдэг. Anxiety буюу санаа зовнил. Дахиад дараагийн бодлууд. За би одоо энэ ярилцлаганд очиод юу гэж бодох юм бол нөгөө CV-н дээр айгүй гой гаргаад бичсэн шүү дээ. Одоо CV-нээсээ зөрүүл яах вэ? Очиод нөгөө ярилцлаганд нь би буруу ярьчвал яах вэ? Үгээ мартчихвал яах вэ? Би ичгүртэй байдалд орчвол яах вэ? За тэгээд эсвэл ингээ ажлын зарим хүмүүс CV-нд аплайд гутаа яана бити залгаасаа энэ чинь ингээд anxiety. Тэгчвэл яах вэ? Ингэчвэл яах вэ? Хизээч болоогүй юмн дээр хоосон хөөсрэлт үүсч эхэлдэг.
Дахиад сануулхад энэ бол зүгээр биднэрт төрж байгаа мэдрэмж угаасаа гарч ирж байгаа. Тэрэн дээр би яхаараа ингэж байдаг байна. Би өстө нэр ийм юм а, тийм юм а гэж өөргөө дүгнэхгүй. Зөв замаар явж байгаа юм байна. Хөөх anxiety дээр ирнэ гэдэг чинь би хол явчих гээд өөртөө бас тодорхой хэмжээний урмын өгөх хэрэгтэй. За тэгээ санаа зовнил болоод ингэчүүл яах вэ, тэгчүүл яах вэ гэдэг чинь ер нь санаа зовнил үүсгдэг. Тэр үед нь тэгээд яана гэж асууад үз. So freaking what? Та очиод хизээш таныг байдаг ч гэдгийг мдэгөө нэг хоёр шар Австралийн хурд очиод та ингээ буруу зуруу хэлээд бүр асуултанд нь бүр сандарсандаа монголоор хариулчлаа гэж бодъё. Тэгээ яана гэж. Таныг бүр ажилд авчвал яах вэ? Who knows. За авахгүй байлаа гэж бодъё. Хамгийн муугаар та тэр ажилд орохгүй. Гэтэл та anxiety-гасаа болоод яшиг би энэ зүйлээс өөрийгөө цухтаалгамаар нь холдмоор байна гэлээ гэхэд бас л ажилд орохгүй шүү дээ адилхан. Гэхдээ үр дүн нь болохоор хэрвээ та зүхтчих юм бол би ч ингээ зүхтдэг хүндээ би ч ярилцлаганд явж үзээгүй дээ ямар байдгийг мэдэхгүй гэд яг нөгөө нэг айдсынхаа том харанхуй нөхөн дотор байж идэг бол нөгөө талд нь аль хизээний за нэг очиход ийм байдаг гэх бүр нэг ичвэртэй байдалтай ороод үзсэн. Тэгээ гайгуулд юм бил штэ гарч ирээ сайхан кофегаа уугаал найзтай яриад инээдэг юм бил штэ. Ингээд энийг мэдсэн туршлага хүнд үүсчээдэг. Тийм л учраас anxiety дээр тэгээ юу гэж тэгээ яах юм хамгийн муудаа яах юм гэд өөрийнхөө хамгийн хэрүүлч дээр тавих хэрэгтэй. За тэгээд энэ бас anxiety юунд үүсдэг вэ гэвэл ихний оффер авсны дараа яна би одоо ингээд ярьцлаган дээрээ лаглаг юм яриад урцсан байгаад идэг. Орсны дараа тэр тэгээ соёлын ялгааг нь яах бол эсвэл хийж чадах болов бүр ингээ apply гэж эхлэхээс өмнө хүртэл энэ боддог хүмүүс байдаг. Яна би ороод чадахгүй хаа. No, тэн чин таны ирээдүйн таны асуудал яг одоо бол та зүгээр өнөөдөр хийх ёстой юм а хийчих. Ажилд орсныхаа дараа зүгээр уртахынхаа эхнийхээ сургалтаа нэг хийчих. За мэйлээ нэг бүртгүүлчих. Ямар програмууд эдийн те програмуудынхаа эрхээ нэг авчих ингээл явна. Ерөөсөө нэг жижигхэн степээр явна. Хит их юм бодоод ерөөсөө л энэ болгон чи нөгөө хит их бодол байхгүй юу? Overthinking. Ингээд ирэхээр энэ бүх мэдрэмжүүдийг бид нарт авчираад байдаг. Тэгээ коучингэнд миний бас баян хэлдэг юм бол хэрвээ хоошлуулж чаддаг уу те procrastination буюу ингээд алиг хоош тавих гээд байдаг зам байдаг уу тэгвэл тэр зангаа одоо ашигла overthinking дээр ашиглаж болдог байхгүй. Яг ингээл бодлууд ингээл алаараасаа орж ирэл бүү тэгчүүл яг өө ин ким шүү би намаа юу гэж бүр ингээд амар шуугатай болдсон шүү дээ. Миний бодол ч гэсэн тэгдэг. Тэр үед нь шууд хоошлуулна. За байж байгаарай. Бэж. Би газ энийг хийгээд хий. Тэгээд дараа нь би энийг бодъё. Энийг хийгээд хий. Би дараа нь уйлах хийгээд уйлахыг хүртэл хоошлуулж болдог. Яг ингээл уйлах гал шаар хөдлөл ажил дээр ч юм уу яав нэг чадахгүй юм дээр тэгэнгүүтээ за бэж газ энийг нэг 10 минут энийг хийчи. 10 минут чи юу хүн бахад те дуусгач. Тэгээд дараа нь би уйлчихъя. Тэгээд дараа нь уйлчих шүү дээ сайхан. Тэр үед уйлмарч байж болно. Тэгээд миний хувьд л уйлахыг нэг сэтгэл зүйн маань угаасаа бэлэн байждаг болохоор буцаал уйлдаг. Гэхдээ тэрнээс өмнө хоошлуулцдаг. Хоошлуулахдаа бол би их сайн хүн байгаа. Тэгэхээр тэгж болдог шүү. За ингээд anxiety-г давсны дараа confidence өөртөө итгэлтэй байдал болон joy ингээд дотроос бүр ингээд бүрэн дүүрэн мэдэмж та нөгөө ажлынхаа офферыг авцсан ажил дээр очиод үзсэн хүүшээ гайгүй хүмүүс байна. Тэгээ хийгээд үзсэн ихний 1 сар тийм. Яг манай клиентуудын бүр ингээд банк бараг 100% амны уншлага бүгдээрээ бүр ингээд copy paste хийдэг үг нь хүүшээ шүрээ чиний хийсэн яг үнэн байна. Тийм байл л штэ. Ороод бол өстой нэрээ бацдсан байл л штэ тий. Ороод амархан юм байл л штэ тий гэд. Яг түрүү 7 хоног манай йогд явдаг. Гэтэ өмнө манай коучинг авч байсан охин байгаа. Албан тушаал агсан. Тэгээд тэр маань ч гэсэн анх ажилд орохоос өмнө тэгжсэн байхгүй. Яа би чадахгүй хаа ороод чадахгүй хаа би энэ дээрээ дөрөөсөө нэг ч туршлагагүй штэ. Ирээд 40 олон жил ингээд хүүхдүүдээ гаргаад тэг ингээд хүүхдүүдээ хараад ингээд өрнөл гэртээ байцсан. Яа чадахгүй хаа гэснэ. Сарын дараа орсон өө бадсан гэсэн 3 сарын дараа орсон чи спонсор үгийгээл гуйгаал байна гэсэн тий. Одоо бол тэгтээ 1 жил гарan болж байгаа. Тэгснэ. Яг би нэрийг хэлээд бахархалтайгаар хэлэх юмс. Гэтэ хүний юм тийм ээ. Гэтэ та сонсоо зарим хүмүүс нь манай Сиднейд ойрхон байдаг хүмүүс мэдчихэж магадгүй. Одоо тэг бахархалтайгаар албан тушаал агцсан тий. Ингээд томчуудын ордог хуралд ордог болцсон штэ гэсэн явж байгаа байхгүй. Тэгэхээр эндээс бас би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хүн тодорхой тухайд яг өнөөдрийн цаг хугацаанд та хаанч байж болно. Та бүр 0-оос эхэлж иж болно. Та хасгаас ч эхэлж иж болно. Гэтэл жилийн дараа, жил хагасын дараа гэдэг чи ямар хурдан цаг хугацаа өнгөрдөг вүлээ. Бүр төсөөлөөгүй газараа байж болж байгаа байхгүй.
Яг тэр өдөр те манай тэр клиентийн хувьд яана би ингээд үнэхээр те муу шүү ингээд айжин сандаржин тэгтээ зүгээр ингээд коучинг сешнийг аваад үзье л гэж бодож ийн гэж ирж исэн те CV-н дээр ажиллал яана надад хийдэг юм алга чаддаг юм алга гэж исэн. Гэхдээ тэр хүн чинь яг адилхан тэр shame те insecurity overwhelming бүгдийг давцсан. Тэгээ одоо өстой амьдрал одоо өмнө гоё болж байна гэл ингээл энийгэл явж байгаа байхгүй. Гэхдээ дараагийн бас нэг юм хэлье. Ингээд confidence and joy гэдээ дуусахгүй. You know what? Дараагийн төвшөнд дахиад нөгөө shame эхэлнэ. Одоо манай саяны ярьсан жишээний хувьд те арай өндөр албан тушаалд орсон. Те ингээ хүмүүс удирдаад те томчуудын хуралд ороод ирэнгүү дахиад томчуудын хурал дотроо нөгөө shame чи эхэлнэ. Яана би ингэж хэлээ буруу зүрх юм хэлчлээ. Яана би л мэдэхгүй болохоор ингэчлээ гэд эхэлнэ. Тэгснэ дараа наа болох юм байна. Тэгснэ дараа нь яана чадахгүй юм байна гэд. Энэ ингээ мэдрэмжүүд угаасаа бидний амьдралд холилтон ирж идэг. Гэхдээ та ингээ мэдрэмжээс мэдрэмжрүү шилжиж байгаагаа ерөөсөө өөрийгөө би нэг юм амар тогтургүй гэж бити бодоорой. Бангийн zen, бангийн амгалан яг нэг мэдрэмжэн дээрээ бүү гэж байж гин гэж юу нь бол хүн байхгүй штэ. Тэр болвол эсэргээрээ бараг нөгөө нэг ямар ч мэдрэмж төрдгөө хүмүүс идэв штэ. Нарциссист энэ төр гэл тиймэрхүү хүмүүс байж магадгүй шүү. Тэгэхээр энэ мэдрэмжүүд бол ингээ байнгын зүрхний цохилт мэт ингээ дээш доошо болж идэг. Тэрэн дээр өөрийгөө шүүхгүйгээр үйлдэлээ хийгээд үзэх хэрэгтэй. За тэгээд энэ ингээд конференц дээр дуусаа тэгээд дахиад ингээд энэ cycle маань явж байгаа. Подкастынхаа зурган дээр би яг энэ мэдрэмжүүдийн циклийг зурчих уу? Яах вэ? Одоо би зүргийн тал ингээд шийдсэн болохоор. Окей. За нөгөө талд яагаад энэ мэдрэмжүүд ингээд авч байгаа нь бас айгүй гоё вэ гэвэл миний ингээд өөрөө өөртөө урам зориг өгдөг. Одоо тэгээ сүүлийн үед коучинг клиентуудаа урам зориг өгч байгаа нэг үг байгаа. Тэр нь Чингис хааны үг гэхгүй юу? Бид нар чинь ингээд Монгол хүмүүс Чингис хаанаа бүгд хүндлэн шүү дээ. Зовлогоо зулгаахгүйгээр зорсондоо хүрэх ямар үн цэн байна. Ухаанаа ургуулахгүйгээр өндөр алдарт гараад ямар хэрэг байна. Энэ ингээ надад айгу утгатай санагддаг байхгүй. Яг зовлог зулгаана гэдэг чинь шүү дээ. Одоо бид ингээл дасгал хийгээд яг энэ Агли хотыг хэлээд байгаа байхгүй. Агли мэдрэмжгүйгээр чи шууд hot result руугаа гүйж очиод яах юм? Шууд хотоос эхэлчихээр Агли дээр дуусчих гээд байгаа. Тэгэхээр Агли мэдрэмж буюу зовлогоо зулгаах саяны нөгөө хэцүү мэдрэмжүүд зүгээр ингээл хэлээлтэй бид нар одоо ингээ ярихад зүгээр shame дэ өөртөө ихтгэлгүй байдал жоохон хэцүү байсан гэж ярьж байгаа боловч яг энийг туулж байгаа хүндээ энэ айгу хүнд зүйл штэ. Айгу хэцүү эн чинь хитэн хоногоор үргэлжлэн амьдралд нөлөөлнө, нойронд нөлөөлнө, ааш авирт нөлөөлнө гэж явж байгаа. Гэхдээ энэ болгон чи бид нар яг төлбөр байхгүй юу? Сэтгэл зүгээр яг харагдахгүй мөнгөөр хэмжигдээгүйгээр бид нар төлбөр төлж байгаа. Тэгэхээр энэ төлбөрийнхаа үр дүнд бид нар нөгөө confidence and joy буцаад яг тэр гоё мэдрэмж гэдэг тийм одоо буцаад худалдаж авч байгаа гэсэн үг. Яг одоо бид нар мөнгө, төгрөг, доллар гэдэг шиг ханш байгаа шиг мэдрэмжээрээ бас бид нар ингээ байнгын юм ханштай тэрүүгээр ингээ өгч аваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэдрэмжүүд танд төрж ивэл та яг тийм үе төрж байгаадаа энэ подкастыг сонссон бол баяр хүргэмээр байна. Бүр үнэхээр да энэ би зүгээр ингээд яжилж хэлж байгаа баяр хүргэлт биш шүү. Миний чин сэтгэлээсээ хүргэж байгаа баяр хүргэлт. Яагаад гэвэл за одоо би нөгөө гүүр гэдээ ярьсан тийм нөгөө талдаа австрал найзуудтайгаа уулзваа. Гэсэн чинь манай нэг найз инээцэн юу OD гэж ярьдаг тийм. Одоо нөгөө юу хууль бус бодисыг тэгээ хууль бус тамхиг хэтрүүлэн хэрэглэх OD. Тэгээд эмнэлэгт юу ингээд маа тэр найз үе хүргэгдчихэд байдаг байхгүй. Тэгээд тэрийг ингээл инээгээл ярьж байгаа. Гэтэ тэр хүн бол ингээд одоо яг манай энэ коучинд ингээд дөнгөж орж эхэлж байгаа хүмүүс нэг юм жоохон сэтгэл нь down тэг ингээд би одоо тэ enough is enough би одоо яг ингээ хиймээр байна. Гэтэ яаж гэж мэдэхгүй байна гэх нэг юм жоохон хүнд мэдрэмжтэй орж ирдэг. Тэр хүмүүсээс хүнд. За манай тэр найзын хувьд бол ингээд яг бидний нүдээр харахаар хэд хэдэн найзууд байгаа. Нэг нь болохоор Мельбурнд баха казинотой гэсэн. Нөгөөх нь Малайзд өөрийн гэсэн аралтай. За тэгээд нөгөөх нь болохоор эндээ ээж аав нь бүр юм нөгөө ногоо тариалдаг том фермтэй гэл ингээд юм өөр австрал найзууд байгаа шүү. Тэгээд тэд нартай ингээ юм ярангуут юу дутлаа гэж чи ингэдэг юм бэ гэд асуухаар мэдрэмж дутлаа гэж ингэдэг гинэ. Бидний нөгөө нэг газар руу аплайдаал
ёо ингээд shame авч ш тэдний газар руу ингээд аплаад ёо яана гэд ингэж байгаа энэ төгшүүрийг тэр хүмүүс ингээд авахгүй бүх юм ингээд бэлэн байгаа учраас юунаас авдаг гингут тэр зүйлийг хэрэглээд тэгээд хэрэглэснийхаа дараа ингээд орж байгаа тэр нэг төгшүүр. Муухай төгшүүр байгаа штэ. Гэхдээ тэрийг ингээд авах гээд байгаа. Тэгэхгүй бол ингээд мэдрэмжээ авахаа болцсон. Бүр ингээд мэдээ орохдоо л тий 10 нас хүрэхдээ ингээд дэлхийгээр аялаад үзсэн. Хамгийн том ингээд 5 одтой 6 одтой буудлуудаар нь яваад үзсэн. Хаана юу байдаг гудамжаар нь нэрлдэг тий гадаад орнуудад аялахыгаа. Тэр гудамжны тэр хоол нь гоё гэд бүр ингээ очиж сурцсан. Тэгээд ирэхээрээ бидний нүдээр ингээл гоё л байх бах гэж бодож байгаа шүү дээ. Одоо жишээ нь бидний нүдэг нь би бол яг жирийн л ингээд ажиллаж ангийн ээж автаа хүн. Нэг тэр найзуудтайгаа ингээ хоолнд орохороо бэжи бүгдээрээ битгий хөрөөрөө би зургийг аваадахыг ял стори дээр. Ваа энд ийм газар үдэ байж тээ гэл ингээл оруулангууд тэрийг ингээ надад хатаархаад итгэхгүй. Тэгвэл чиний энэ ингээ зүгээр хоолны зураг аваад авч байгаа мэдрэмж чинь авчих юмсан гэл тэгж ярьдаг. Тэг яг мэдрэмж юу дутлаа гэж гэдэг чинь мэдрэмж дутлаа гэж хүмүүс тийм хийдэг. Тэгэхээр бид нар нэг газар руу аплайтад ёо гэж байгаа мэдрэмжийн төлөө тэр хүмүүс ингээ те thousands of dollars төлж гин те амьдралынхаа хичнээн олон жилийг үрж гин. Тэгээд эцсийн дүндээ яг тийм амар амгалан биш дандаа амьдрал ингээд уруудаад байгаа хгүй. Өөрийнхөө ингээ үннээсээ холдоод идэг. Банжи жампингаас үсрээд тэр нэг хүний тэдний те ингээ нөгөө юунаас хавцлаас үсрэх ч юм уу онгоцноос үсрээд авж байгаа мэдрэмжийг бид нар зүгээр нэг ярилцлаганд очиж авдаг гэдээ. Би энд та ганцаар байна. Гэтэ яг үнэн баггүй. Бид нар нэг ярилцлаганд очиад ингээл сандраал яана юу гэж ярина яах вэ гэл тэгэл ярилцлаганаас би бүр ингээд literally Macquarie банкны ярилцлаганд очиод та тэр миний өмнөх дугааруудыг сонсч ирсэн бол бүр үнэхээр толгой харанхуулаад бүр ингээ хаана явж байгаа мэдгүй гар салгалаад тэгээд тэр юуны Wynyard-ийн нэг кофе шоп дотор ингээд яг буланд очиж суугаад нэг ай кофе уугаад бүр нэлээд юм болж иж тайвшраад тэгээд Central дээр би бүр яаж ирснээ мэддэггүй байхгүй юу. Гэтэл тэр мэдрэмжийг авахын төлөө энэ хүмүүс юу төлөхөд бэлэн байна гэж бодно. Тэгэхээр мэдрэмж гэдэг айгүй сонирн байгаа. Мэдрэмж гэдэг нь бидрийг яг амьд байлгадаг амьд хүн тийг энэ студенэр амьдрал ямар гоё юм бэ гэдгийг яг мэдрүүлдэг зүйл юм бэлээ. Тийм болохоор яг одоо танд ямар мэдрэмж төрж байна? Комментор бичээрэй. Тэгээд тэр нь таныг амьд байлгаж гин гэд бодоорой. Тэгээд яг муухай мэдрэмж болгоны дараа гоё мэдрэмж гарч ирдэг. Unfortunately гоё мэдрэмжийн дараагийнхын түвшний бас л муухай мэдрэмж нь ороод л ирдэг. Тэгэхээр энэ тойргоос бид нар бол ер нь хизээч гарахгүй байна гэдгээ бас эртхэн ойлгочвол амар санагдсан. Гэхдээ тэр мэдрэмж болгоноос гарахтаа авдаг өөрийн гэсэн арга хэмжээтэй. Shame тэг ичээд байна. Хүү шүрээ эн чинь чиний тухай юм биш вэ? Уучлаарай тэг чи йог заадаг чинь тэрлэн байгаас. Гэхдээ энэ хүмүүст тэг одоо яг танаа йогд явж байгаа хүмүүст ямар нэгэн хин ч хамаагүй йогийн багш хэрэгтэй байна. Зүгээр тэр нь чи байж таарад байна гэд хэлчихэд ерөөсөө би тэр нөгөө ичиж мичээл өөрөөсөө яг төрөөд манай хүмүүс 5 сартай байхгүй. Тэгэл нэг гидсний жоохон сулаарсмаар сайхан байна. Тэгвэл тэр мөрнээс чи шууд ичгэ болж байгаа юм чи. Өмнө нь бол би тэгж боддог гэсэхгүй. Би ингээл йогийн багшийн хандлагт өөрөө төгс бийтэй мэтэ. Тэгэл ингээл амьдрал life happens. Тэгэл insecurity тэ өөртөө итгэлгүй байдал байна. Тэгэхээр өөртөө итгэлгүй тэ ёо чи чадахгүй штэ гэх тэнгуут миний бас өөрөөсөө асуудаг юм. Окей. Надаа статистик тоогоо хэлээдэх. Чи яг чадахгүйгээ хэлж ин тэ хэдэн удаа чи надаа хийж үзсэн чинь хэдэн удаад нь фейлдсэн. Тэгээд үзэхээр хийж үзээгүй л ер нь хөвчлэн байдаг. Тэгээ хийж үзлээ гэхэд саяхан нэг сошиал медиагаар яваад исэн тий. Justin Bieber хэдэн дуутай 280 дуутай зөвхөн хит болсон нь. Тэгээ 20-д дуу байдаг ч юм уу. Бүр ингээд амжилтын хувь 10-20% байгаа байхгүй. Тэр олон зүйлийг хийж үзснээс 10-20% нь л амжилттай байдаг. Тэгэхээр яг тэрэн шиг хэрвээ та ингээ өөртөө итгэлгүй байгаа гэвэл хитуудаа хийж үзье. Хийж үзээ тэрний чинь 10% нь байгаа мó. Ингээд юу асуулт ер нь асуултаар миний хувьд өөрийнхөө тэр хэцүү байгаагаас гардаг. Overwhelming буюу одоо яа хит их юм ингээ болоод байгаа юм шиг тий. Ерөөсөө амжихгүй хит олон юм хийх хэрэгтэй юм шиг санагдаад ирэх юм бол яг одоо one step at a time гэж хэлдэг. Яг одоо би юу хийх юм? Зүгээр л нэгээр нь хий. Ерөөсөө их юм бодохгүйгээр гэд. Ингээд энэ болгоноос гаргадаг. Гэтэл миний саяны хэлж байгаа юм хэн нэгний хувьд бүр ингээ тий. Ваа тийштэй гэж бодож иж магадгүй.
Гэтэл өөр нэгний хувьд ямар сэтгэл хөдлөхгүй байж магадгүй. Яагаад гэвэл бид нар ингээд өөр өөр юм туршлагаар явж байгаа өөр өөр сүнснүүд байгаа учраас биднэрт ингээд хурж байгаа тэр үг өөр. Тэгэхээр яг өөр өөр гэсэн юм өгтэй болчвол айгүй амар байдаг. За тэгээд энэ хүрээд өнөөдрийн энэ ганцаараа анх удаа соло хийж байгаа дугаараа өндөрлөе гэж бодож байна. Дахин хэлэхэд зовлогоо зулгаахгүйгээр зорьсондоо хүрээд яг ямар үнцэн байх вэ? Ухаанаа ургуулахгүйгээр өндөр алдарт гараад яг ямар хэрэг байх вэ гэд Чингис хааны хэлсэн үгээр дуусгая. Соло дугаар маань ямар байна бас сэтгэлдээ бичээрэй. Яг одоо ингээд битээр нөгөө хоёулахнаа ажлаа ингээд зөрүүлээд тэгээ хүүхдээ ээлжилж харж байгаа болохоор яг хоёр зэрэг суугаад подкаст хийхээр бас жоохон цаг хугацааны үед боломжгүй байгаа даа. Окей. За тэгээ дараагийн дугаараар уулзлаа. Bye bye.